CS зориулсан. За энэ бол simulation номер 3. Окей. Simulation хичээд байгаа маа back test номер 3. Окей. За тэгээд эндээсээ за энд чинь session хэрэгтэй. Session-ын доор тавьчихнаа. Жоон дэвшлүүлээ. Окей. За тэгээд сүүлд хаана дууссан? Ингээд дууссан юм байна. Окей. Daily дээр ерөөдөө л нэлээд заван зургууд харагдаж байна. Энэ 4 цаг дээр байх хэрэгтэй юм яагаад daily дээр байгаад байгаа вэ? За тэгээ ер нь бол daily дээр up trend bind zone-тай recent-тэй би манай шиг 61 грамд ойрцсон байдалтай өмнө өрөөлө break-ийн хийж магадгүй эсвэл ойгоо дэше impulse хөлгөө явж магадгүй юм үлгүй үлдсэн байгаа юм байна. 4 цаг дээр бол хөдөлгөөний 4 цагийн яг одоогийн байдлаар бол down trend sell zone-тай би өмнө шиг 23 level-тэй niche bounce-тай impulse хөлгөөн явсан байдалтай. Хөдөлгөөн бол яг доош чиглэлтэй явсан байгаа харагдаж байгаа ч гэсэн маш аюултай. Яагаад гэх юм бол дорхноо одоо эргэчих боломжтой юм level дээр ирсэн байгаа юм байна. За тэгээд өмнө өрөөлө break-ийн хийх нь үгүй эсвэл ирэх нь гэдгийг хүлээж байгаа байдалтай байгаа юм байна. За тэгээ энэ 4 цагийн энэ resist бол бага зэрэг дээшлэхээр харагдаж байна. Энэ resist бага зэрэг дээшээ харагдаж байна. Окей. Тэгээд энэ бол баг ингэж байвал ингэж жоохон голтон байвал зүгээр юм болов. Окей. За тэгвэл одоо 4 цаг дээр ингээд ирэх нь үү эсвэл ингээд доошо break-ийн хийх нь үү гэдэг асуудал яригдж байгаа юм байна. Daily дээр бол тэгээд тийшээ унах боломжтой 4 цаг. Окей. За асуудал алгана. За эндээсээ хэдүүлээ 30 минутын дээр харъя 30 минут маань энд нэг би ботой байгаа юм. Энэ би бого ашиглаа явчих та. 30 минут маань бол down trend sell zone-тай байгаа. За тэгээ session-ийн хувьд бол одоо цаг бол орой болж байна. Өмнө өрөөлө break-ийн хийлээ. За өмнө өрөөлө break-ийн хийсэн. За харж байгаач нь бол одоогоор яг оролт бол байхгүй. Daily рүү бол өмнө өрөөлө break-ийн хийсэн энэ өрөө дээр дулаад ирж байгаа энэ өрөө дээр явах уу эсвэл энэ өрөө дээр break-ийн хийх юм уу дахиад гэдэг асуудал яригдж байгаа. 4 цаг дээр бол down impulse нь явсаар байгаа. Хийвэрээ 30 минут ямар хөө байр суурьтай байгааг харцгаая. 30 минут down trend selling zone-той за тэр өрөө дээр одоо хүрээгүй байгаа учраас бас аюултай. Өрөө дээр одоо хурж орж ирж байгаа байдалтай. Өрөө дээрээс ойж ийн reverse хийх үү? Reverse-ийг trace өгөх юм уу? За trace өгөх үү? Одоо нэг гоё лаа өгмөр байна. За энэ лаа бол тун гоё лаа байна даа үг нь. За тэгээ энэ лаан дээрээс арилжаанд орж үзье. 140 хэд гэж вэ? 145 мав юм уу? За 145 гэж шууд бичээтэй байж байна. За 145-аар тэгэнгүүтлээ 4 цаг дээр бол 4 цагийн down trend selling zone-тай хэвээр байгаа. Гэхдээ 4 цагийн эсрэг орж ирж байгаа хөдөлгөөн. За энд байгаа энэ нэг шар зураас дээш нь энд тавиад энд дахиад давхар байгаад байгаа шар зураасуудыг delete хийгээд биш улаан болчлоо. Улааныг барьчих юм. Delete хийгээд. Окей. За эндээс тэгээд одоо яг ямар хөдөлгөөн явах вэ гэдэг байр суурь харагдах вэ гэдгийг харцгаая. 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын trend bind zone-той daily break-ийн хийсэн 4 цагийн эсрэг 30 минутын дагуу. За пибогоо хавьтрий. Яна давхар пибо татчлаа. За энэ пибогоо доошлуулж тавьж жагаад энэ талд нь ингэдэ, энэ талд нь ингэдэ. Trace хөдөлгөөн пибо начин 38.9-тэй тийшээ импульс явна. За дээшээ бол daily-гийн одоо байгаад байгаа энэ resist чинь ямар ч та. Энд чи одоо иргэхгүй болчихж байгаа шүү дээ. Энд чинь бол одоо ямар ч иргэхгүй. 4 цаг дээр бол илүү чухамдаа харин ойрхон юм юу байна? Ойрхон юм бол энэ бол бас хэрэггүй болчихж байгаа. Энд чи хэрэггүй. За 30 минутын дээр тэгэхээр дээш өсөлтийн хувь бол нэлээд өндөрсөд ирж байгаа юм байна. За дээшээ бол би энэ хавцаа гэж харж байна. 415 мав хавцаа юм уу? 415 buy. За SL-ийн хувьд бол дунд давгүй тавигдсан. Гэхдээ арай жоохон ойрхон байгаа тань жоохон холдуулж өгье. За нэг иймэрхүү зай бол байх баха. Дахиад жоохон холдуулж. За нэг иймэрхүү. За тэгээд тэгээ SL зогсож байгаа юм байна штэ. За тэгээ хөдөлгөөн бол daily дээр дахиад ойлттой хэвээрээ байгаа учраас дээшээ хөдлөөд байгаа. Цаг бол нэлээд орой болцсон. Энэ одоо яагаад тэгээд ямар муухай юм бэ те? Онцгүй юм байна. За тэгээ мэдээж Yorolin cancel хэрэгтэй дахиад up trend bind zone дахиад нэг дагчих гэсэн сонирхолтой байна. За яжаар тэгсэн чи энд нэг юм орой маягийн бүрдүүлэн гүйтлээ. Доошо Yorol бүрдүүлэх гээд үдсэн байгаа нь баг амжилттай болцсон шиг харагдах юм. Энэ орой амжилтгүй болцсон юм уу? Нэг cancel-уудын яг нэг лаануудын викнүүд нь яг нэг ижлэгэн гарч ирлээ бас айгүй өндөрлөлтэй байт юм аа. За апл гэж үзэх юм шиг байна шүү дээ.
эрсдэлтэй гэхдээ ингэж орох 113 115 гэж үзэх юм шиг байна штэ гэж орох чинь тэгэл ер нь тэгэл бодлаа болчихж байгаа юм л да. За 315. За тэгээд эсэл бол шал худлаа тавигдаад байгаа гэж байна. Миний хэмжснээс бол шал буруу тавигдаж байна. Дэшээ. За унсан. За. Угаасаа эрсдэлтэй байсан юм дөө. За тэг хөдөлгөөн бол daily дээр мэдээж uptrend trend buying zone тавигдал байгаа. 4 цаг бол downtrend selling zone тавигдал байгаа. Daily-гийн эсрэг явах боломж бол байгаа 4 цагийн үед. Тэгэхээр доош нь sell-д явчихна. Daily-гийн up-ын эсрэг 4 цагийн down-ы дагуу 30 минутын down-ы дагуу гэдэг байдлаар sell-дэх боломжоо өгөх нь харцгаая. За одоогийн байдлаар бол 30 минут бол downtrend selling zone-той tracing төлөвлөгөө өчирж байгаа байдалтай байгаад байгаа. За эндээс ингэлээ tracing төлөвлөгөө хийхдэх вэ? Орой үссэн. Энэ candle-ыг яаж авдаг? Энэ candle-ийн хаалт нь энэ биш үү? Яагаад энэ доор харагдаад байна? 156 155 Доошоо бол хөдөлгөөн одоо эндээс орё гэхээр тэгээд аашаа чи болох гэдэг. 335 гэж гарч ирж шít. Тэгэхээр ч юу вэ? За явсан. Хөдөлгөөн бол хөдлөөд байна, бариад байгаа. Ёроолоо эвдмээр байгаа. Ёроолоо эвдээд candle гаргамаар байна. Юу вэ? Ямар балиар юм бэ ч гэж би өөрөө бороо орцсон юм шүү. 4 цагийн энэ ёроолтой үгүй энэ хамаагүй. Одоо эн чинь энд хамаагүй болцсон. За энэ хамаагүй. Зүгээр зөв орсон байна. За дараалаад 3 алдсан уу? Гэхдээ асуудал биш. Daily-гийн дагуу 4 цагийн 4 цагийн юу вэ? 4 цагийн эсрэг 30 минут хэрэгжиж байгаа daily-гийн support-ыг одоо нөлөө байхгүй учраас энд бол одоо 4 цагийн дагах нь бол тэний хэрэг. Тэгээд 4 цаг uptrend buying zone шилжээд tracing төгтөл бид нар бол юу хийж чадахгүй. Гэхдээ 4 цаг руу хэрвээ бүр гүн ороод ирэх юм бол buy дэж болно. За нэлийн гүн ороод ирж байгаа гэж байна. За 30 минутын дээр одоо buying боломж ямархуу боломж өгсөн байна харъя. Эндээс бол sale явн барин л байлаа. Эндээс ёроол өгөөгүй байна. Ёроол өгөх гэж байгаад ёроолоо өвдчихэж байна. Ямар бүтлгүй юм бэ? Бүтэл нь бөксөөрөө гэдэг чинь л болсон байна да энэ өдөр бол. За тэгээд ингээд явсан. Хөдөлгөөн бол дээш өссөөр байгаа. За би бол эндээс байцсан. Алин дээр нь өсөөгүй байжсэн нь одоо тамтаг гүсэж идэх шүү. За 4 цаг бол автаа байтай болчихж байгаа. Fibonacci ингэж энэ ч одоо ямар ч tracing төлөвлөгөөгүй reverse хийж байгаа. Daily бол автаа байтай хэврэг байгаа. 4 цаг автаа байтай хэврэг байгаа. Дөнгөж reverse-ийг гараад ирсэн хүчээрээ бол дээшээ явчих боломжтой байгаа. 30 минутын хүчийг ашиглаж чадах нь үгүй юу гэдгийг хамтдаа харцгаая. 4 цагийн энэ нэг 2 resist байгаа юм учраас байх ёстой юм байна л да тий. Байх ёстой юм байна. Энэ гэхдээ хэрэг болсон юм байна. За тэгээд дээшлээ гараад ирсэн. Одоо надад 30 минутын tracing төлөвлөгөө хэрэгтэй. За энэ бол арай биш байна. За тэгээд tracing төлөвлөгөө энд гараад ирж байгаа. Энд бид нэр 135. Дээшээ бид нэр гэсэн чи юу вэ? Чи RR нь үрх юм уу? За яг энд бол ингээ 330 гээд орчиж болно. Ягаад гэвэл daily-гийн resist ойрхон байгаа болохоор тий. Daily-гийн resist рүү чиглэлтэй бас хүчээ бариад өсч болно гэдэг байдлаар. За орой эвдэрсэн лаануудаар бол зөөх боломжгүй байна. За эвдэрсэн лаануудаар зөөх боломж байхгүй л байгаа. За эндээс гэхдээ шинэ tracing тавьчирсан байгааг анзаарах хэрэгтэй. Энд шинэ tracing тавьчирсан биш ээ. Авчирсан юм уу? Авчирах гэж байгаа юм байна. Анзаарах хэрэгтэй. За 23.6-тай 38.2-50-тай. За эндээс чинь ер нь л би хийчмээр арилж яваад авчлаа шүү. За би хийчихье. Юу л бол болог. За би зогсон. За ерөөхдөө тэгээд доош чиглэлтэй унчиж байгаа юм байна. Би зөхөд. Тэгээ одоо daily дээр бол автаа байтай хэвэр байгаа хөдөлгөөн 4 цаг дээр бол үнцүүлэм 4 цагийн down sell байж байгаа байтай болсон 4 цагийн tracing төлөвлөгөө авчрах нь ойлгомжтой хөдөлгөөн 4 цагийн tracing төлөвлөгөөндөөс юу аваад ирэх тэгээд impulse төлөвлөгөө явах нь ойлгомжтой болох бах. Тэгээд 4 цагийн tracing төлөвлөгөө ирж байгаа дэр гэх юм бол daily time frame автаа байтай байгаа юм чинь 4 цагийн tracing төлөвлөгөөнд дагаад impulse төлөвлөгөө явахт нь бол байдчих болно. Энд бол 4 цагийн ямар нэгэн resist хэрэггүй байна. Энэ яагаад устдахгүй байна? Delete. За тэгээд энэ дээр бол энэ дээшлээд ороод ирнэ. Daily дээр бол daily-гийн оройн resist өөртөнд байгаа. Окей. За 4 цаг хэр гүн tracing төлөвлөгөө хийх үү?
гэдэг байр суурийг харъя. Тэгээд энд байгаа энэ спортоос энд нэгийг давхарлаа тавьчих. Окей. 30 минут. За 30 минутын үед бол downtrend сэлэн зонтой байж байгаа. Uptrend buying зонтой болоод failed. За нэлээд орой болцсон байгаа. Миний хувьд бол тэр үед арилжахгүй. Тэгэхээр эндээс эхлээд хөдөлгөөн бол uptrend buying зонд шилжих нь хүлээн. За uptrend buying зонд шилжсэн. Одоо шилж байгаагаар ирлээ. Prism төлөвлөгөө өгч өгсөнгүү. За Prism төлөвлөгөө өгөнгүүт нь buy гэсэн тэр сонирхол бол ингээд замхарлаа гэж. За энд бол Еврол байхгүй, орой байхгүй. Энд юу ч байхгүй ерөөс. Ямар азгүй юм бэ гэж тоо. Daily бол дээшээ яваад байгаа. Fibonacci-гийн 61.8-тай импульс явж байгаа байдалтай. За ер нь бол дээшээ дахиад цаашаа бараг үргэлжлэхгүй ч юм магадгүй харагдчихэв. 4 цаг бол хөдөлгөөн 4 цагийн up and trend buying zone Fibonacci 38.2-тай импульс явна үргэлжлэнэ гэдэг байгаа. 30 минут бол гэхдээ daily-д бол 4 цагийн юг хамаагүй л дээ. Тэгээд 30 минут 20-ыг эвдэж чадаад Prism дөгөөд импульс явж чадах нь уу? Эндээс би Лондон байсан бахаа гэж бодоод байсан чинь үгүй энэ Евролын candle биш. Тэгэхээр Еврол бол ерөөсөө үсээгүй юм байна. Окей. За 20-ыг эвдээд Prism төгч чадах юм уу? Чадаач дээ. За эндээс Prism төгсөн 245. За энэчтэй тэгээд одоо араар нь гүйл юм болчих ч юм та. 245-тай дээшээ нэ гэсэн чинь дээшээ бүр 50-тай юм байна. Fibonacci-гийн 50-тай нэг амар сайн level биш 580-тай гэж гарч ирж байна. 585-тай. Бойцон гэхдээ миний эсэл базар ойрхон байгаад байгаа гэж байна. За нэг навцаа юм уу те байх хэвээр. За дээш хөдөлсөн дөө. 4 цагийн resisted авчвал давгүй дээ. Resisted даваач. Даваач. Наад resisted. За ямар ч үсэн ойрч ивдэг үү, оролч ивдэг үү? Боломж бол байсаар байна. Орол ивдсэн. За юу вэ? Яадаг сүрэл вэ энэ ч удаа. Тэгаагүй 11% нэмэгтэй л одоо. За daily бол тэгээд оройгоо ивцэн upbuy-тай байгаад байгаа. Одоо шинэ Prism төлөвлөгөө авчрах гэж байгаа байдалтайгаар өмнө өрөөлгөө break-ин хийж байгаа юм байна. Sell-ийн volume өндөрстэй. Доошоо бол sell-тэй авах боломжтой төлөвлөгөө үүсэж байгаа. 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн trend buying zone-той. За ер нь хөдөлгөөн бол энд орой бүрдүүлчихэж байгаа юм байна. Евролыг бол энд бүрдүүлчихэж байгаа юм байна. 4 цаг бол reverse их нэлийн боломжтой. Break-ин хийцэн 70,100-аар орж ирсэн. 30 минутын дээр sell-х боломжтой төлөвлөгөө үүсэх ёстой. 30 минут одоо зүгээр нэг аятайхан арилж явах боломж байна уу? Нэг гоё Prism төгөөл тэгэл унаа идэх үү? Prism төгөө. Юу вэ байж байгаарай. Энэ одоо би энэ candle-ыг ерөөсөй ойлгохгүй байна. За энэ candle мөн л юм байна л да. Би өөрөө алхасаад явчихж байгаа юм байна. Prism-ийн хөдөлгөөн, Евролийн candle мөн, оройн candle мөн асуудал байхгүй. Эндээ тэгээд буцаагаад ухраачихлаа амар тэнийг санагдах юм аа. За 100. Тэгээ ер нь бол юу татаа ичвээ. Тэгэнгүүтлээ Евролыг эвдсэн газар нь болвол байна штэ. Евролыг байна штэ. Байж байгаараа эндээс ч юу вэ? Break-ин хийгээ ороод ирсэн. Энд ингээд Евролтой гэж үзсэн юм байна. Энд оройтой хамгийн амжигтай нь энд оройтой байсан. Энд Евролтой байсан байх юм. Би тэгэхээр анханасаа буруу харсан гэсэн үг үү? Анханасаа энд байтах ёсгүй байсан арилжаанд байтцсан юм байна л да. Энд орой үсгээд энд Еврол үсгээд тэгээд дээшээ импульс яваад Prism ирэхэд энд DP-г авах боломжтой арилжаад гарч ирнэ. Тэгэхээр энэ buy-ыг огт хийхгүй байсан. За одоо өнгөрсөн. Энд бол sell-х нь бол ойлгомжтой. Гэхдээ энэ sell-ийн өөрийнх нь одоо юу нь бол Евролийн эвдэрлэл нь бол энд хийгдсэн гэхээр энэ орой дээрээс авах штэ. За Prism-ийн 23.6 level бүрхүү үгүй үедээ хөдөлгөөн. Дээшээ бол нэг 100 тай. Доошоо бол мэдээж 475 мав байсан уу? 475 sell. За 30 минут. За энэ ингэнэ. Энэ яг нэг candle-ууд нь эвгүй харагдаад ирсэн. Яг spread нь тэгжил таарна. За нийлээ олдуулаад тавьчих. За simulation дээр нэг ядаргаатай юм нь бол тэгээд spread чинь бүр сонирн байх болно. Маш сонирн. Гэхдээ яг тэр бол тэгээд амьдрал дээр тэхгүй юм чинь тэгээд асуудалгүй. За тэгээд candle эвдэрсэн нэтрэгээд харсан чинь би хийх боломжтой л арилж авсан байна. Мөн үү би мөн байна.
За өөрөө үсгээгүй, орох боломж байхгүй, гарах боломж байхгүй. За би л цогцолж таах юм байна да. TP цогчлоо. Окей. Боломжийн маш гоё. Урт хугацааны дараа маш уурт байлаа. За би ч одоо би цогцох байх гэж бодож байсан. За тэгээ брейкинг хийцэн доошоо явж байгаа хөдөлгөөн 4 цаг дээр бол даун трейн цэлэн зонтой болсон. Трейсим төвлөгөө өгөхгүй амжилт олоогүй. Трейсим төвлөгөө одоо өгөөгүй байгаа. Импульс хийгээд явж байгаа байдалтай. Трейсим төвлөгөө өгөөд сэлдэх бүрэн боломжтой 4 цагийн спортон дээр байгаа байдалтай харагдаж байна. 30 минут бол тухайн спортон дээр магадгүй ирэх баха. Эргээд 4 цагийн трейсим төвлөгөө өгөөд 30 минут бол тэгж орж ирэх юм бол хамаагүй аятайхан хөдөлгөөн болох хэвээр. За иргэсэн. За тэгээд 30 минут одоо маш гоё орой үсгээд даун эргэлээ. Буцаа даун эргээч гойж байна. Өөгүй байна. Окей. За эндээс бол арай өөр зүйл харуулж байна. Daily бол break-ийн амжилтгүй болгож байна. 4 цаг бол үндсэн хөдөлгөөн даун трейн сэлэн зон амжилтгүй болоод орж ирж байна. Шууд buy явна. Шууд buy арилж явна. Гэтэ tracing толгой өгөөл байна доор. Tracing өгөхгүй нэг өсчихдээ. Энэ одоо юу вэ? Энэ ямар сони? Ойшлуулангууд буцаа ороод ирэх юм. Энэ candle дээр л би орох гэсэн. За тэгээ оройдсон юм байна уу? Дараагийн өдрөлөө шилжчихээс. За одоо ямар байна? Одоо энд орой байгаа. Ороолын candle үсэгүй. За энд чинь нэлээ эвгүй тоглолт ер нь яваад байгаа. Ер нь бол энд tracing хийснээс хойш импульс явсан. Дахиад tracing тавьж ирж байгаа. Өмнөх tracing-тэй харах юм бол Fibonacci-гийн чинь бас 50-тай хасах 45 үргэлжтэй байсан хөдөлгөөн. За гэхдээ яг бас волюмын алдагдaltaй ч гэсэн дээшээ бол хөдлөөд байгаа. Энд бол Fibonacci-гийн 70.7-тай юм уу да баг л те. Доошоо ингээд 114, дээшээ 200, 115. За тэгээд дээшээ бол 230 гээд ингээд байд бол яхав. Эсвэл бол шал худлаа газар гарч ирж байна. За харъя. Яа та. За дахиад брейк хийж юм уу? Юу вэ? Ямар заваар сөдлгөн бэ? Брейк дахиад хийж байгаа юм байна. За эндээс бол энэ брейкинд итгэхэд хэцүү болчлоо. Энд нэг брейк хийсэн. Одоо энэ дахиад брейк хийж байна. Энэ одоо ямар заваа юм бэ? 4 цаг нь бол даун трейн зэлэн цонтойгоо үлдчихэж байгаа юм байна. 30 минут бол daily руу брейк нэг орчиж байгаа юм байна. Окей, 30 минутын дээр орон candle бараг л гарсан. Орон candle бараг л гарсан гэсэн чинь. Орон candle мөн байна. 66-тай. 73 та хангалттай том орон candle байна. Окей. За эндээсээ доошоо брейкинг дээр үндсэн хөдөлгөөн 38.2-тэй импульс явах боломжтой хөдөлгөөн. Доошоо ёроолыг ивдээд 574. 575 maybe. За тэгээд хөдөлгөөн дээшээ бол 100 байх та. Тэгээ сэлцэн трейсинг тавьчирж гин. Одоо бол SL биш ээ, SL гинэ. TP-гээ наашлуулчихна. TP бол наашлаад энэ хавцаа ороод ирчихнэ. Окей. За трейсинг бол нэлийн гүн ороод ирсэн байгаа учраас. Yes. За. Ингээд дуусгая да. Ер нь бол ойлгомжтой баг. Тэгээд одоо дахиад тэгээд daily яах гэж байгаа. Дахиад брейкинг амжилтгүй болгож байна. Дахиад 4 цаг дэшээ бол гарч ирж байна. Дахиад 30 минут намайг бол buy руу уруу татчих чинь гэсэн үг. Тэгэхээр нэг buy хийчээ тэгээд дуусгая. Buy гарч ирэх нь үгүй юу гэдгийг харцгаая. Оройг ивд tracing төг гүйхэн. Бүр замарсан заваарсан юм ийг явчлоо. Энд candle-ууд нь яжгаад яаж байгаа юм. За оройг ивдсэн. Tracing төлөв өгмөр байна. За tracing төлөв өгмөр байна. Tracing яасан бэ? За энэ тал нь маш гоё явж ирж байна давууг нь. Тэгээ Аз байна энэ яжгаад. За энэ дээр л daily дээр ч support авчлаа. 120 мөр гээд үндсэн хөдөлгөөн дээшээ бол 4 цаг дээр reverse-ийг гарчнаа гэж үзэх юм бол 30 минутын дээр 120-той тэгэнгүүтлээ дээшээ 4 цагийн resist 271-тэй. Гэхдээ 4 цаг бол reverse хийн гэж үзэж байна уу? Бүр reverse бол заавал хийнэ гэж үзэх юм бол дээшээ бол нэлээд өгсөлт явагдах хэвээр. За reverse хийн гээл зүгээр л сайхан орчлоо. Тэгээд SL угаас зөөгөөд явчих. Reverse дээшээ 61.8 тай гэдэг чинь 675 гарч ирж шүү дээ.
Тэгээд SL бол мэдээж доошлуулжтай байна. За. Яа. За оройгоо л ивдчих. Тэгээл харъя. Оо гайхамшигтай. За ингэ болоо. Хангалттай. Маш гоё. Сүүлчийн ярилжаа бол үнэхээр гоё. За тэнд чинь тэгээд би юу ачиж байгаа штэ. Ерөөсөө мессели зөөчих юм чинь гээд. Тэгээ энд 4 цаг угаасаа хэд удаа ирж байгаа. 3 дахь удаа ихдээ хамгийн хүчтэй ирж байгаа. Бай үйл юм хүчтэй, реверс хийх боломжтой. Доотлын яраалуудын өндөр бол дандаа өндөрсөд яваад байгаа гэдгийг харсан. Daily дээр бол альтын одоо брейкинг бол 2 удаа биелсэн учраас дээшээ гарах сонирхолтой байгаа гэдэг нь ойлгомжтой байсан. Гэдэг байдлаар за окей зүгээр дээш нь орчих. Тэгээд энэ дээр ирээд үнэхээр болохооргүй үйл эсэлийг зөөчнө гэсэн байдалтай орсон чинь болчихлоо. Окей. За тэгээд 100,000-аас 27,325 болсон байна. 127,325. Тэгээд 27,133-ийн ашигтай. Simulation save